Эрхэм үзэгчид та бүхэн амар амгалан байцгаана уу. Хүн ертөнц нэвтрүүлгийн бяцлагч болон эхэлж байна. Өнөөдрийн бяцлагч нэвтрүүлгээр оролцох зочин бол техникийн шинжилгээ ухааны доктор профессор яруу найрагч бяцлагч гүр аргачгийн лаваа гэдэг хүн байгаа. Та бүхэн анхаарлаа хандуулна уу. За бяцлагч лавга бол одоо манай үзэгчдийн нэлээд тийм сайн сонсож хүлээж авах ёстой ийм хүмүүсийн нэг. Энэ хүн бол өмнөхөө яг хүн ертөнцөө нийт чадсан ийм цөөхөн хүмүүсийн нэг юм байна. Энэ хүний үг хэл, энэ хүний яриа, энэ хүний хэлж ярих тэр үгнүүд бол маш үнцэнтэй, алдаж боломгүй ийм одоо намтан цэцэн иргэн ийм үг сургаал урсаж байдаг л да. Тэгэхээр та бүхэн энэ нэвтрүүлгийг маш анхааралтай үзэж сонирхорой. Лавга докторын лавга доктор хоёр одоо бяцлагч нэвтрүүлгээр одоо өрөөдөн оролцох байгаа. За энэ эхнийх нь бол одоо энэ өнөөдрийн нэвтрүүлэг дээр одоо орж ийн. Өнөөдрийн нэвтрүүлгээр бол лавга докторын амралтаар хөдөө орон нутгаар амарч явахт нь таарлах юм зан завшаан тохиогоод тэгээд нэг сурвалжлага авсан, яриа авсан. Тэгээд түүнийг та бүхэндээ хүргэх гэж байна. За лавга докторын талаар нэг жоохон тодруулж ярив. Энэ хүн бол хүнийх нь хувьд бол би ер нь бол танилцаад энэ лавга доктортой танилцаад бяцлагч болсноос хойш л битээр ингэ танилцаж бяцлаглалын зам өрөөр хамтдаа олон жилийг өнгөрүүлж илтэй. За бяцлагч гэдэг утгаар нь лавга ахыгаа бол сайн мэдх юм. Ер нь бол тийм энэ хүнээс их юм авах ёстой гэдэг утгаар нь л би энэ нэвтрүүлгээр ярмаар байна. Ямар хүн юм бэ гэхээр энэ хүн бол маш их мэдлэгийг одоо жинхэнэ төр бэлэг чанарын мэдлэг шүү дээ. Манай нэвтрүүлгээр бол бэлэг чанарын мэдлэг, бэлэг чанарын талын юм ер нь бол ярьдаг. Бэлэг чанарын мэдлэг бол энэ лавга доктороос бол ундарч яадаг. Тийм учраас лавга докторын үгийг манай үзэгчид маш сайн анхааралтай сонсож өөртөө буулгаж авч ингэж үзэх ёстой гэж ингэж бодож байгаа. Тийм учраас ямар ч байсан ингээд нэг энийхээ нэвтрүүлгээр ингээд эхлэе. Зүгээр ер нь бол лавга докторын дэвшүүлсэн шинжилгээ ухааны хүний энергийн тухай маш тийм шин одоо шинжилгээ ухааны болоод бэлэг чанарын юм онол байдаг. За энэ бол онол гэхээсээ илүү практикаар батлагдсан онол гэж ингэж үзэж болно. Яг зөв шинжилгээ ухааны үүднээс нь энийг шин нээлт гэж үзэж байгаа. За энэ бол дэлхийн нийтийн тэр хүний талаарх шинжилгээ ухааны хүний сэтгэл зүй судлал моделлийн тэр шинжилгээ ухааны тэр дэлхийн одоо эрдэмтдийн анхаарлыг бол зөө ёсоор татж байгаа юм одоо нээлт байгаа. Ер нь лавга доктор маань дэлхийн 100 одоо агуу гайхамшигт одоо эрдэмтэн гэдэг хүний нэгд бол лавгаах нь багтдаг. Одоо Монголоос бол ганц л лавгаах хоёр хүн байдаг хаа. Нэг нь Намсараа гэж хүн байдаг, нэг нь лавгаах байдаг. Ингээд ерөөсөө дэлхийн 100 хүний нэг лавгаах болвол тэгэхээр энэ хүн бол ямар
төвшөнд яригддаг хүн бэ гэдгийг та бүхэнд эргэж ойлгогдож байгаа баха. Тэгээд яг шинжлэх ухааныг үүсгэдэг шинжлэх ухаан бол бэлэг чанарыг нээхэд бол хэрэг байдаггүйгээл ерөнхийдөө бол ингэж хүн ертөнцид бол ямарч тийм наалтцсан байхгүй гэж ингэж шүүмжлэх маягтай ингэж авч ярьдаг. Гэтэл лавга бяцлагч бол үүнийг шинжлэх ухааных нь үүднээс мөн тайлбарлаж таниулж хүмүүст хүргэсэн бүр цоо шин нээлт хийсэн ийм хүн байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухаан гэсэн бас энэ бэлэг чанарын энэ их төгс мэдлэг рүү бас хэлбэж бас нэг ойртож байгаа ийм хэлбэрийг лавгаах маань бас шинжлэх ухаанаага хамгаалж ингэж бас ярьж байгаа юм л да. Гэтэ ер нь яг шинжлэх ухаан хүнийг шинжлэх хүнийг судлах шинжлэх ухааны үүднээс бол ингэж хамгаалж шинжлэх ухааныг хамгаалж ингэж ярих талтай. Ер нь бол шинжлэх ухааны онол таам шинжлэх ухааны хөгжиж байгаа хэлбэр бол бороо гэдгийг бол хэлдэг лавгагаа бол. За тэгээд тэр Америкийн одоо юунаас шалгаруулсан 2000 онд төлөвтэй шалгаруулсан тэр 100 алдартай тийм нэр бүхий эрдэмтний нэгд бол лавгаах нь орцсон байдгийнхан нэг бол тэр хүний энергийн хууль гэдэг энэ онолоороо гайхамшигыг үзүүлсэн байдаг. Ер нь бусад одоо шинжлэх ухааны докторийн зэрэг шинжлэх ухааны одоо ямар нэгэн доктор профессор зэрэг хамгаалахаас гадна шинжлэх ухааны доктор профессор гэдэг бол бүр оргилтон хүрсэн хүнийг хэлдэг л дээ. За лавгаах маань бол тэр оргилыг бол аль хэдийн хүртсэн тэр юуг нь бол хүртсэн юм хүн байдаг. Тэгээ өөрөө бол бас ингээд маш олон жил бяцлал хийж байгаа. Арай олон бяцлаглаар бяцлагдаг юм хүн байгаа. За тэгээд ер нь лавгаахын та нарт одоо үзэгчд одоо өгөх юм юу вэ гэхээр тэр хүний энергийн хуулийн талаар шин одоо тэр онол шин одоо тэр сургаалыг л одоо уг нь бол энэ нэвтрүүлгээр айл болох төлөв гарганаар байдаг. Гэтэ ингээд лавгаах маань ингээд амралтаа аваад урт удаа хугацааны амралт аваад ингээд надад олдохгүй янзтай байна. Гэтэ яг ном нь бол байгаа. Тэр номоор нь одоо ингээд авч хэлцээд ингээд тэн дээр бол одоо энэ өнөөдрийн энэ нэвтрүүлгээр гарах ярих энэ яриан дээр лавгаах өөрөө хэлж байгаа. Хүн гэдэг яг ямар юмнаас бүрддэг юу вэ гэдгийг тодорхойлон хэлж өгнө. Энийг та бүхнийг анхааралтай сайн сонсож өөртөө ингэж нотлон болгоорой гэж ингэж хүсэж байна. За тэр бол гайхалтай сурвал, гайхалтай онол, гайхалтай мэдлэгийг та бүхэн дамжуулах болно. За энэ мэдчлээ ингэ цаашаа ингээд бяцлагч нартай та бүхнийг уулзуулна. Бяцлагч нар бол бас ярих тийм дуртай усуд биш байдаг. Гэхдээ ямар ч байсан ингэж яагаад шалгааж яагаад яаж хийж байгаа л яриулахыг л бодно. За лавгаах бол эхний өнөөдрийн ярилцлагандаа бол тэр хүний одоо хүний талаарх онол хүн гэдэг юуны ямар өвтцтэй амт юм бэ гэдэг талаар та бүхэнтэй мэдлэг олгоно. Нэвтрүүлгээр дараагийн нэвтрүүлгээр нь бол тэр нэг удахгүй 1-2 бяцлагч нэвтрүүлгийн дараа ингэж гарчих байхаа. Тэр нэвтрүүлэг нь бол одоо яг одоо дэлхийн дулаалтай холбоотой энэ бүх одоо энэ нийгэмд болж байгаа болоод хүнтэй харьцаатай, хүнтэй холбоотой тэр талаарх ойлголтуудыг багцлан ингэж ярьсан юм сайхан яриа байгаа. Тэр бол тэгээ дараагийнх нь яваар хүний нийгэмтэй холбоотой асуудлыг энэ дараа ярина. Дараа нэвтрүүлнэ. За одоо өнөөдөр бол энэ хүн ертөнцтэй холбоотой энэ талаарх яриа энэ лекцийг та бүхэндээ ингээд төлөвлөх гэж байна.
та бүхэн анхааралтай үзэж сонирхоорой. Энэ бол алдаж болохгүй юм яриа шүү гэдгийг давтан нэг хэлье. За ингээд та бүхнийг доктор профессор бясалгач гүр арчаагийн лавагийн ярианд анхаарлыг хандуулъя. Хүлээн авна уу? За бид энэ удаад бясалгалын тухай ярилцах болж байна. Тэгээ бясалгалын тухай ярилцахаас өмнө ер нь аливаа юу ч гэсэн ярихаас өмнө бид хамгийн түрүүн хүний тухай, хүний үзэл баримтлал, хүний тухай, онол номын тухай ярих хэрэгтэй гэж бодож байна. Яагаад тэгэхээр хүний тухай онол ном нэгэнт бий болчихсон сармагчнаас үүссэн тухай гэгчлэн за тэгээ хүнийг ер нь махан бодгын хувьд үндсэндээ судлаад дуусч байгаа. Генийхэн хувьд, эсийнхэн хувьд энэ төргээд та юугаар ярих юм бол гэж хүмүүс бодож болох л доо. Гэхдээ энд ярих зүйл бас байх болтой байна. Хүний тухай онол ямар ч гэсэн Монголын эрдэмтэн судлаачдын хүрээнд одоо 400 гаруй жилийн өмнө бий болсон энэ онолыг өөрчлөх ийм одоо үзэл баримтлал манай судлаачдын хүрээнд бий болж байгаа юм. Энэ юу вэ гэхээр 400 гаруй жилийн өмнө агуу их Декартын үеэс эхлээд хүнийг физик бий, махан бод гэж ойлгосон. Энэ ойлголт бол хүн төрөлхтнийг бүр самууруулсан зүйл дуусгасан. Өнөөдрийн хамгийн арчаагүй байдал төрөлсөн онол гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Декартын үеэс магадгүй тэрнээс өмнө үеэс шинжлэх ухааны бололцоо үнэндээ хүнийг судлахад хүрэлцэхгүй байсантай холбоотойгоор ингэж би ойлгож байна л да. Үнэндээ өнөөдөр хүнийг судлах чадахгүй байхад Декартын үе 400 жилийн өмнө яаж хүнийг судлах вэ? Тэгээд яг хөө шинжлэх ухааны боломж хараахан бүрдээг байгаа одоогийн нөхцөлд хүнийг махбодын хүрээнд нь судлая гэсэн ийм ойлголт бий болсон байхаа гэж би одоо бодож байна. Энэ усаар байгаа сүлдээ ерөөсөө хүн гэдэг чинь махбод юм аа, физик үе юм аа гэсэн ойлголтод түрээд 150 жилийн тэртээ агуу их Декарт хүнийг сармагчнаас үүсэлтэй гэж томьёолсон байна. Декартад бас буруу хэцүү юм аа. Нэгэн Декартын үед 250 жил хүнийг физик үе, таавал махбод, таавал нэг амьдрах юм гэж ингэж томьёолоод төсөөлсөн байсан учраас дайр өмбөл ердөөл тэр хүн гэдэг ойлголтыг барьж явал физик үеийн махбодын генийх нь хувьд судлаад үзэхээр сармагчныхтай үндсэндээ адилхан генийн сангийн хувьд ганцхан хувийн зөрүүтэй байсан. Ингээд л хүн сармагчнаас үүссэн юм байна гэх ингээд дуалтчихсан. За яг энэ бидний физик үе махбодын хувьд бол сармагчнаас үүсэлтэй ч байна уу, юунаас үүсэлтэй гэж хэлж болох байх л та. Ерөөсөө ч одоо ялаа шимуулч гэсэн бидний тээж явдаг гений 50% дээд гэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ялаа шимуулыг сайн дордвол хүн болчих магадгүй. Гэх мэтлэнгийн төсөөлөл бий болж болох л тоо. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо янз янзын үзэл бодол байдаг ч гэсэн үндсэн хэсэг нь энэ л 400 жилийн өмнөх Монголрол дээр баттай суурилсан ийм шинжлэх ухаан гээч юмтай л явж байгаа шүү дээ. Энэ мэтлэнгээс эхлээд ерөөсөө дэлхийн шинжлэх ухаан бол үнэнхүү төөрөгдөлд орсон, ялангуяа хүн төвтэй шинжлэх ухаан. Хүн төвтэй гიშгүй байгалийн шинжлэх ухаан ч гэсэн одоо мухардалд орсон эцсийнхээ шатанд байна. Одоо амь тавьж байна гэдэг тухай бол одоо олон эрдэмтэд бичсэн ярьсан байдаг. Үүнээс одоо саяхан физикч Хөрөлсөхийн доктор Хөрөлсөхийн
уучлаарай Эйнштейн гэсэн ном гарсан харагданлаа. Би зүгээр уншиж амжаагүй байна. За энд бодвол Эйнштейн бол 21-р зууны хамгийн том эрдэмтэн гэд нэрлэгдэж байгаа. Энэ хүний он номыг ямар ч гэсэн дэлхийн хамгийн шилдэг шинжлэх ухаан гэж энэ ном тооцож хүлээж аваагүй болов уу гэж би нэрнээс нь ингэж гадарлаж байна. Би ч бас иймэрхүү одоо үзэл баримталтаас санал нэг байна. Юу гэхээр хүн бол физик үе хүн гэж өнөөдрийн бидний ойлгож байгаа энэ зүйл бол ерөөсөө хүн гэдэг ойлголтынхоо 30-аас 40% тэнцүү юм а гэдгийг ерөнхийдөө одоо бид гадарлаж эхэлж байна. Үлдсэн 60-аас 70% нь юу байх вэ гэхээр энэ бол энерги, энэ бол ухамсар, оюун санаа, энэ бол сүнс. Энэ бүх үгээр илэрхийлэгдэж байгаа бүх зүйл бол эцсийн дүндээ энерги. За тэгэхээр бид ийм агуу их зүйлийг 70 хүртэл хувиа 400 гаруй жил хөсөр хажихад бүрэмсэн алга хийчихэд за тэгээ хүнийг хөгжүүлэх тухай баахан их ярьдаг юм инээдмийн туйлын хөхний хөрмээр одоо дэлхийн нэг иймэрхүү байдалтай байж байгаа юм л та. Энэ хүнийг хөгжүүлэх гэж байгаа одоо арга зам нь юу вэ гэхлээр зэрэг тарих толгойг нь хөгжүүлдэг гэсэн нэг ийм л онолтой. IQ-г нь хөгжүүлэн чихэх шиг, яс чадварыг хөгжүүлэн чихэх шиг нэг иймэрхүү бүдүүн хадуун томьёолтой бөгөөд хөгжүүлсэн хүн таарлтдаг. Хөгжүүлж байгаа арга барил нь мэдэгддэггүй. Баахан их онол ном яриад баахан их хэмжээ хийжлүүлчихвэл одоо хөгжиж байгаа л гэж ингэж ойлгоод байгаа. Энэ бол бүрэмсэн худал зүйл. Хүний энэ их ерөөсөө тэр хүнд аяас чадвар байна уу, үгүй байна уу, ер нь ямар төлөвтэй ямар хүн байна вэ гэдг нь энергиэрээ тодорхойлогдгоо гэж бид одоо үзэж байгаа юм. Тэр оюун санаа, ухамсар, сүнс гэсэн 70% энерги бол бидний үндсэн бүх шинж чанарыг тодорхойлдог. Тийм учраас тарихны төвшөнд хөгжүүлээд байх зүйл огтхонч байхгүй. Айлын 15 хүүхэд 10 хүүхэд одоо эцэг эхтэйгээ жаахан зүс царайн төстэйг эс тооцвол авиас чадвар, оюуны чадвар, үзэл бодол, сонирхол за тэгээд ер нь бүр эддэг уудгаараа хүртэл ариу чангач байдлаараа эсвэл одоо цэвэрч нэмбэ байдлаараа хүртэл ижилхэн 10 хүүхэд 15 хүүхэд огтхонч байхгүй. Энэний төлөө ямар мөрийг тавьсан ч одоо мөрийг алдна гэж байхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс бол угаасаа энергийнхээ чадвараар нөхцөлдсөн үндсэн шин чанар нь тэгж бүрэлдсэн байгаа юм. Тэгэхээр монголчуудын эртний үгэнд бол биеийг чинь төрүүлсэн, самааг чинь төрүүлээгүй гэсэн маш зөв санаа ерөөсөө шинжлэх ухааны маш том томьёолыг бий болгосон байдаг. Биеийг нь төрүүлсэн гэдэг нь энэ физик үеийн 30%, 40% хүртэл энэ юм бол эцэг эхээс хамааралтай, генийн үүсэлтэй. Энд л эсгэний тухай ярьж болно. Үлдсэн 60-70% энергийн тухай ярихаас биш эсгэний тухай яригдахгүй гэсэн үг. Тэгэхээр эсгэнээр энэ одоо удамшил бий болоод байна гэдэг юм биш болж байна л дээ. Энэ бол зөвхөн физик үеийн тухай ярьж сар махчинтай ижил гэдэг хэмжээнийхний юмыг бол энэ төвшөнд ярих юм. Өнөөдөр хүртэл авиасын ген олдоогүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх юм бол энергитэй холбоотой. Тэгэхээр одоо хөгжлийн тухай ярья гэвэл энэ оюун санаа ухамсарын хөгжлийн тухай, сүнсний хөгжлийн тухай, энерги биеийн хөгжлийн тухай ярих ухаас тарихны хөгжлийн тухай ярихгүй байна. Яагаад тэгэхээр тарих чинь мах бодын тэр 30-40% нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр физик үед хамааралтай. Энэ төрөлдлөөс гарахын тулд бид юуны өмнө оюун санааг хөгжүүлэх ёстой. Ухамсарыг хөгжүүлэх ёстой, сүнсийн биеийг, энерги биеийг хөгжүүлэх ёстой гэсэн ийм томьёол яхарахгүй бий болж байгаа. Өнөөдөр зарим нөхцөлд бол хүн ерөөсөө төрөлхийн байдгийг өнөөдөр мэдээд байгаа мөртлөө тайлбарлаж чадахгүй байгаа нууц эндэл байгаа юм л да.
Тэгэхээр нэгэнт авьяастай, чадвартай төрцнийг үүдэн татхад бас ч гайгүй байна. Угаасаа тийм бишийг үүдэн татъя гэвэл маш өөр аргаар үүдэн татна. Ерөнхийдөө хүний хөгжлийг бид өөрөөр төсөөлөх хэрэгтэй болж байна. Тэгэхээр хүний хөгжил бол бидний үндсэн шинж чанарыг бий болгож, бүрэлдүүлж, нөхцөлдүүлсэн тэр учир шалтгаан буюу ухамсар оюун санааны хөгжлийг, энергийн хөгжлийг хүний хөгжил гэж ярих нь байна. Тэрнээс биш эсгэний хөгжлийг хөгжил гэж ярьж байгаа юм биш. Эсгэний хөгжил гэж ярих юм бол зүгээр физик үеийн хөгжил үү, хүний 30-40% тухай яригдана. Энэ өчүүхэн зүйл бараг одоо энэ хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу гэж бараг хэлчихэр байна шүү дээ. Тооны хувьд ийм жаахан байна. Тэгэхээр бид одоо тархитлагыг хөгжүүлье гэвэл энэ физик үеийг хөгжүүлье. Хүч тамирыг одоо хөгжүүлье. Оюун санааг хөгжүүлье. Бүх чадвараа хөгжүүлье гэвэл бид оюун санаа буюу ухамсараа энерги хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энергийн ухаандаа одоо нэг нэлээд олон хэмжээст одоо 4 дахь хэмжээст ортол ухаандаа 3 дахь хэмжээсээс 4 дахь хэмжээст ортол хөгжүүлчих юм бол бидэнд наандаж 2 хромосом нэмэгдсэний дайтай физик үеийн хүч чадал, оюун санааны хүч чадал бий болно гэсэн үг. Хэрэг бид өөрийгөө 4 дахь хэмжээст хүргэх юм бол оюун санааны хувьд хөгжүүлээд бидний далд байгаа бүх авьяас чадвар одоо мэдрэмжүүд ил гарч ирнэ. Зарим хүн одоо яадаг юм бэ? Бүр алсаас юмыг мэдэрдэг, хардаг, эсвэл мэдэрдэг болчих жишээтэй. Ингээд ерөөсөө энэ тэр хүн гэдэг бол байглаасаа энэ оюун санааны тэр энерги оюун санаа ухамсарын биеийнхээ хувьд бол гайхамшигтай бусд юутай зөвөрлөхийн аргагүй, хязгааргүй агуу их төрсөн ийм байдгал юм байна. Тэгэхээр хөгжил нь ямар юмар тодорхойлогдох вэ гэхээр Эйнштейний энергийн хуулиар тодорхойлогдно. Энэ үнийг бид одоо физикийн хууль, техникийн хууль гэж ойлгож байдаг. Гэхдээ энэ мөн хүний үндсэн хууль энэ мөн байна. Энэ хуулийн хүрээнд бол одоо энерги бол массыг гэрлийн хордыг 2 зэрэглэж үржүүлсэнтэй тэнцвэ. Бид массыг энерги болгож хувиргах, гэрэл болгож хувиргах, эргээд тэр үнийг масс болгож хувиргах ийм хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Гэрлийн хурдаас хавьгүй холд авсан ийм хөгжлийн төвшөнд өөрийгөө хүргэх боломжтой. Оюун санааны хөгжил, ухамсарын хөгжлийг ийм болгож болно. Тэгэхээр харамсалтай нь бид өөрийнхөө амьдралд байгаа өдөр тутмын одоо амьдрал тохиолдож байдаг энэ жишээнүүдийг сайн тайлбарлаж ойлгож чадахгүй байна л да. Жишээлхэд бурхан багшийг мэдэхгүй хүн дэлхий дээр байхгүй. 2500-600 жил Иесус Христийг мэдэхгүй хүн энэ орчлонд байхгүй. 2000 гаруй жил энэ хүмүүс өнөөдөр хүртэл алдаршиж байна. Яагаад энэ хүмүүс алдарсан юм бэ? Бурхан багшийн хувьд бол хан хүү улс орны одоо улс орныг удирдах ёстой хан хүү байсан. Тэгээд л ихний хүүхэд гарлаа гэдэг сураг одоо хэл ирмэгц би өөрийгөө хөгжүүлнэ. Би энэ хаан ор суухгүй гэдэл бясалгал хийгээд гараад явсан хүн байна шүү дээ. Энэ хүн ямар одоо шийдэлд яагаад ингэж хүрснийг ингээ бодоод үзэх юм бол хачирхалтай уу эсвэл маш сонирхолтой эсвэл ч харин зүгээр хамгийн энгийн байж болох юм. Энэ хүнд одоо 2 ац ийм одоо шалаа асуулт тавигдсан байна. Нэгдүгээр нь чи хаан бол, нөгөөх нь чи өөрийгөө хөгжүүл. Хаан чамд хэрэггүй. Энэ хүн өөрийгөө хөгжүүлэх замыг сонгосон. Хаан байлаа гэхэд 10 жил, 20 жил, 30 жил хэд байдгийг хэдэн жил ч байдгийг хаан суун тэгээд л дуусаа. Өөр юу ч байхгүй, тэр хүний тухайд дуртгал ч байхгүй, юу ч байхгүй ингээд дуусна. Гэтэл тэр хүн мөнхийн одоо өөрийгөө хөгжүүлсэн тэр агуу их мөнхийн хүч чадлыг олж авахын тулд явж тэр хүч чадлыг олж авсан.
Тэгэхээр энүүнийг хөгжил гэж ойлгохгүй хаа нэгтээ бурхан багш төө тэр тэнгэрт хаач байдгийн бөөмөд. Ийм байдлаар бурхан чилж энэ мухар сүсгээр бид юм тандж байгаа нь их харамсалтай хэрэг л дээ. Өнөө хэрэгтэй ийм хүний жишээгээр Иесус Христийн жишээгээр энэ өөрийн биеийг тэр хүртэл хөгжүүлж болно. Агуу ихэд хүн бүхэн хүрч болно. Хүн бүхэн бурханлаг чанартай, бурхан чанартай өөрийгөө хөгжүүлээд цөмөр над шиг болж болно гэж бурхан багш айлцсан байна шүү дээ. Энэ бүх хүмүүсийн жишээг авч үзэх юм бол энэ бол Эйнштейний энергийн хуулийг чухамхүү хэрэгжүүлсэн, биелүүлсэн энэ бодит хүмүүс. Өнөөдөр энэ хүмүүс бас олон байгаа. Оошогийн ингээл байж байна. Бид одоо олон номын Монголд орчуулаа хэвлэлсэн байж байна. Яаж өөж одоо багшгүйгээр өөрөө оролдож байж, хичээж байж, зүтгэж байж одоо тэр том гэгэрэл төрсөн өөрийгөө хөгжүүлсэн бод хүн болсон бэ гэдгийг энэ ном жишээнүүдээс нь харж болохоор байна. Шири Чимой гэж хүн байна. Одоо байсан. Саяхан одоо бидний дунд байсан энэ хүмүүс ба шүү дээ. Бидний дунд адилхан нөхцөлд, адилхан орчинд байж байгаад өөрсдөө хөгжүүлсэн хүмүүс. Одоо бид төгсгөрсөх бүх Чинхайн тухай мэдхгүй хүн дэлхийд байхгүй. Яагаад гэвэл 5 жилийн өмнөөс дэлхийд дахинд 24 сателлитээр 42 хил дээр 24 цагийн нэвтрүүлгийг ЭСН телевизээр нэвтрүүлж байгаа. Тийм учраас дэлхийн өнцөг улам бүрд энэ нэвтрүүлгийг хүн бүхэн үзэх боломжтой болсон. Инхлэр мэдхгүй хүн гэж байхгүй. Энэ хүн бас л хамгийн энгийн амьдралаас бидний туулсан, үзсэн, харсан энэ яг адилхан амьдралаас өөрийгөө хөгжүүлэх гэж гараал. Гэмлайн руунд одоо 2 жил гарan бясалгаал. Агуу их дээд түвшинд хүртэл өөрийгөө хөгжүүлчихсэн. Ийм хувь хүнийг бид одоо өнөөдөр бидний дунд амьд байж байгаа хүнийг сайн ойлгож чадахгүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан чил шүтгэн зөвөө энэ агуу их хөгжил төрсэн хүмүүсийг бурханчлахгүй бол өөр хэнийг бид бурханчилж шүтгий. Нөгөө нэг юм бурханчилж шүтгэхээс илүүтэй энэ хүмүүсийн жишээг дагаж өөрийгөө хөгжүүлэх. Тэр өндөр түвшинд хүртэл өөрийгөө хөгжүүлэх энэ арга замыг дагвал бид агуу их болж чадах нэ. Үүний хэрэгтэй агуу их болох биш. Өөртөө байгаа агуу их чадваруудыг энэ хүмүүсийн тэр заасан занлаар, арга барилаар, арга технологиор өөрийгөө хөгжүүлж байж, өөрийнхөө тэр дотор байгаа агуу их чадваруудыг нээж гаргаж хөгжүүлнэ гэсэн ийм санаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн шинжлэх ухаан бол энэ хүнийг хөгжүүлэх тухай ямар нэгэн ойлголт байхгүй гэж хэлж болно. Би түрүү хэлсэн. Тархийг хөгжүүлж хөл сайхан болчихно, мундаг болно гэдэг байгаа. Энэ биш ээ. Хүн тэр оюун санаагаа хөгжүүлж байж гайхамшигтай мундаг болно. Оюун санаа, ухамсар, сүнс, энерги, эсвэл жинхэнэ бие, жинхэнэ мөн чанар. Жинхэнэ үнэн гэж энэ үгнүүдээр тодорхойлогдож байгаа тэр юмны цаанд юу байна вэ? Энерги л байгаа юм. Тэрний цаанд бидний цөм энерги асуудал яригдж байгаа. Тэгэхээр энд Тэрмод намын хуулийг бидний жишээ татаад авч үзэж болох юм л да. Энд бидний тухай юу гэж хэлсэн байна вэ? Бид энэ үнийг техникийн хууль гэдээ байсан техникийн хууль мөн л дөө. Гэхдээ энэ чинь биологийн систем болох хүний үндсэн хууль нь байж байна. Нэгдүгээрт та бид энергийн үсэлтэй. Ургуу хоосноос үсэхгүй. Бид энерги чинь ургуу хоосноос үсэхгүй гэд Тэрмод намын 1-р хуулийн 1-р заалт бидний тодорхойлж байна. Нэгэнт энерги чинь 2-р заалтаар устдаж өгөө болохгүй. Лавга гэдэг хүн та устдаж өгөө болохгүй мөнх гэсэн заалтанд бид хамаарч байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэлх шинжлэх ухаан юу номлож байгаа вэ гэхээр та физик үеийн чинь үхнэ. Нэг амьдрах настай 60-70-80 наслан тэгээ гүйцэн. Ямар харамсалтайгаар хүнийг зүйл тусгад төгсгсөн энэ шинжлэх ухааныг одоо та нар харж байгаа. Гэтэл үгүй эсрэгээр та мөнх та устдаж өгөө болохгүй. Үхнэ гэдэг чинь 30-40% физик үе чинь л ам тавьж байгаа юм. Та бид тэрийг л оршуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хувцсыг сольж байгаа хэрэгэ. Таны энерги 70% хүртэл чинь мөнхийн амьдралтай.
та мөнх энэ хуулийн заалт бидэнд хүчинтэй үйлчилж байгаа цааш ч үйлчлэх болно. Тэгэхээр бид бол мөнхийн юм болох ухамсар оюун санаагаа барьж авч, энерги барьж авч хөгжүүлэхийг хөгжил гэж яриад байна л да. Энэ үнийг хөгжүүлэх аргыг бол буддизм л ганцаараа мэддэг юм. Тийм учраас би буддизмыг хитээдсэн шинжлэх ухаан гэж тодорхойлдог. Ингээсээр арганд байхгүй. Өнөөдрийн шинжлэх ухааны бүр огтхонч төсөөлөөгүй юмыг хэдэн мянган жилийн өмнө төсөөлөд хүмүүсийг хөгжүүлсэн. Энэ үнийг бид устгаж үгүй болгож шүүмжилж алга хийж чадахгүй. Энэ агуу их шинжлэх ухаан бол энэ буддийн хитээдсэн шинжлэх ухаан. Хүнийг хөгжүүлэх талаар бол энээс илүү шинжлэх ухааныг би таанаас болохгүй. Европч байхгүй, байгаачгүй. Энэ яаж хөгждөг арга замтай юм гэхээр ерөөсөө л бяцлаглаар хөгждөг. Бяцлал олон янз байна л да. Энэ бол зөвхөн дорн дахинд бяцлал байдаг. Бус газар байгаа бол энэ зүгээр зээлдмэл зүйл. Зээлдэд тэр хүмүүс тэр дорн дахинаас олж явж өөрийгөө хөгжүүлж байгаа болохоос биш өрнөдөд би энд үнэндээ өрн техник муу сайн гэж ярих гаагүй байна. Байхгүй учраас байхгүй л гэж хэлэх гэж байна. Тэнд энэ шинжлэх ухаан байхгүй. Тэнд тарихыг хөгжүүлдэг шинжлэх ухааны тухай ярина. Тарихаач хөгжүүлж чадахгүй тэр шинжлэх ухаанаар энэ буруу юм чи. Тэгэхээр бяцлал олон янз. Хэдэн зуун бяцлал байдгийг гэж би сонссон. Тэр йог гэж яриад байгаа бүхэн бяцлал хамаардаг юм байна л дээ. Энд одоогийнхоо зүгээр өөрийнхөө энэ дотоод чадахыг л хөгжүүлэх, энэ дотор байгаа тэр авиас чадвах нууц юмнуудыг ил гаргаж хөгжүүлэх ямар нэг шатны бяцлаглуудыг цөмийн бяцлал гэж нэрлэж байна. Энэ бол хамгийн доочтнаас хамгийн дээдлийн биднийг бурхан гэж нэрлэж байгаа тэр төвшөнд олон хэмжээс тавьж хүртэл хөгжүүлэх энэ бяцлаглуудыг ярьж байна л дээ. Ерөөсөө өнөөдөр шинжлэх ухаан бол өчүүхэн нэг хэдхэн 4-5 хэмжээсээс цаашхыг огт мэдэхгүй сууж байгаа шүү дээ. Гэтэл буддизм чинь хамгийн багадаа 190 хэмжээсийг мэддэг. Бид дээшээ өөрийгөө хөгжүүлээд лавта багадаа нэг 190 хэмжээс хүртэл хөгжүүлэхийг мэднэ. Гэтэл 190 хэмжээс гэдэг чинь үнэн хэрэгтэй их бага хэмжээний гэгэрэл, бага хэмжээний бяцлал гэсэн үг. Ойролцоогоор одоо 2 дугаар төвшнийг давах хэмжээний л бяцлаглыг 190 хэмжээст багтааж ойлгож болмоор санагдаж байна. За тэгэхээр одоо яг л ер нь бороонд норохгүй явждаг, бороог хариулчихдгаас эхлээд бороо оруулчихдаг. Эсвэл газар товчлоод хурдан явчихдаг. Мөр малгүй зүгээр л одоо 2 хөлөөрөө газар товчлоод явчихдаг. Иннээс эхлээд газар дур болуулаад 7 хоноод гараад ирдэг. Амьд л байж л байдаг. Энэ биеийнхээ температурыг энэ тал нь халуун нөгөө тал нь хүйтэн болгоод хувирчдаг. Үдсийнхээс өлцөөг 0 болгоод одоо хэдэн зуун жилээр самади гэдэг юм суучдаг. Гэх мэтлэнгээр ингээ бяцлаглын маш олон төрлийг хэлж болно. Хамгийн энгийн илэв шид шиг одоо ийм юмнуудаас эхлээд хамгийн дээд өвчний бяцлал хүртэл цөмөрөө бяцлал гэдэг ойлголтод хамрагдж байна. Хэрвээ та өөрийгөө аль нэг бяцлаглаар хөгжүүлээд нэгдүгээр төвшөнд өөрөөсөө дээш одоо энерги нэгдүгээр ертөнцид хүрчээ гэвэл та ер нь одоо хүний бодож байгаа бодлыг уншчихдаг. Хоолоор хамаарахгүй юу болж байгааг харчихдаг. Эсвэл чагнчихдаг. Гэх мэтлэнгээс эхлээд ойр зургийн иж хэдүүд хүнд бий болж эхэлдэг. За хэрэг энэндээ одоо ханаа цадаад бий болчихлоо, гайх сайхан болчихлоо гэж байх юм бол та цаашийн хөгжлийн тухай ойлгохгүй ухаарахгүй тэр чигээрээ дуусна. Энэ байтугай мэл богдыг та бүхэн одоо бас Бадрал Суума нарын орчуулгаар 2 сайхан ном хэвлэгдсэн. Энэ номноос үтсэн харсан байх гэж ойлгож байна. Мэл богд нэлээд бяцлаглын өндөр төвшин түрээд нэг өдөр ниссэн болж байсан. Өөрийгөө лав болгосон, гал болгосон
За олон хүн болгож хувирсан болж ил байсан. Нуур болгосон болж байсан. Өө би их агуу боллоо. Ингэж бодоод агуу хоорондоо хэдэн удаа ниссэн. За тэгээд л 2-3 хоногийн дараа баг. Тэр удаагүй л дээ. Өөрөөсөө эн чинь нэг муу ид шид. Би ийм юмар хөөцөлдөх юм бол гэгэрлийг үзэхгүй бай. Гэгэрэл төрж чадахгүй. Миний зорилго бол гэгэрх. Тэрнээс нөгөө ид шид 200 юмар хөөцөлдөх бол миний зорилго биш гэд хизээч ахиж ид шид тийм жаах юмар хөөцөлдөөгүй. Тэр үнийг хэрэглээчгүй. За ганцхан удаа хэрэгэлсэн юм байна. Тэрний үе гэхэлэр өөрт нь хор уулгасан лам. Ер нь үнэхээр тэр хордож юу яаж өөхөн болж юм үгүй юу гэж тандаж очиод үнэхээр хордсон байхад нь нэг яхан манжуг хэлсэн байдаг. Гэхдээ та ийм чадaltaй хүн зүгээр надад тэр өвчнөө өгч. Одоо өвчнийг шилжүүлж бас болдог. Ийм хүртэл нэг 200 ид шидүүдэлтэй цөмөрөө бяцлаглалын үр дүн гэж нэрлэж болно. За тэгэхээр мөлөөгд үзүүлсэн л дээ. Ёхөө та энэ үнийг даахгүй. Би энэ хаалганд нэг жижигхэн нэг үгийг л тэр хаалганд өгтөл хаалганд зад өсөрч байсан. Ингэж ганцхан удаа энэ ид шидийг тэр ламд үзүүлэхийн тулд тэр гуйлтаар нь хийж үзүүлсэн. Өөр дөр нь биш. Одоо хаалганд. Тэгэхээр 92 онд байх 1992 оны 6 сард нэгдсэн үндэсний төв байгууллагад дээрх 7 ертөнцийн энергийн ертөнцийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд тавьсан илтгэлдээ төгсгөрсөн их багш Чанхай багш энэ бүхнийг дурдсан байдаг л да. Нэгдүгээр төвшөнд очивол ямар байх вэ? Ямар ид шид, ямар одоо авиац чадвар хүнд өөрт нь бий болох вэ гэж. Хоёрдугаар төвшөнд очивол одоо нэгдүгээр төвшөнд үлшээлхэд юу вэ гэхээр бидний энэ тархинд хуулагдсан бидний бие хэл сэтгэлийн бичлэг байж байдаг. Энэ үнийг клиник хөхөлд ороод гарсан хүн бүхэн үзсэн байдаг. Ерөөсөл энэ насандаа юу хийсэн бүхнийг тэр бичлэг үзүүлж байдаг. Хоёрдугаар ертөнцид очих юм бол бид Акашийн тэмдэглэл гэж дэлхийгээрээ нэрлэдэг. Тэр одоо өөрийнхөө бүрэн түүхийг ертөнцийн бүрэн түүхийг улс орны бүрэн түүхийг хэрэг хүсвэл хэн нэгний бүрэн түүхийг бүрэн хэмжээгээр нь олж мэдэх тийм одоо бичлэг ном инсан байдаг. Энэ тухай хүртэл тэнд бас тэр лекцэнд яригдсан. Ингээд дээшээгээ одоо дээшлэх тусам хүний авиац чадвар улам их гайхамшигтай болдог. За тэгэхээр ерөнхийдөө биднээс дээш бол нэг 9 энергийн ертөнц байдгаа гэж ойлгож болно. 9 энергийн ертөнц. Ер нь өөрийгөө хөгжүүлэх зорилго бол хамгийн дээдлийн ертөнцид хүрэх энэ асуудал. За төгс гэгэрсэн их багш нар үүний дотор одоо Бурхан багш Иесус Христ, Милвогд, ингээд Зонхоо богд ингээд олон хүн бол 5 дугаар ертөнцийн дээр хүртэл одоо гэгэрсэн. Өөрийгөө тэгж хөгжүүлсэн. Төгсгөрсөн багш Чанхай бол тэрнээс цааш өөрийгөө хөгжүүлсэн бие түн. Энэ мэтлэнгээр бидний энэ яриад байгаа оюун санаа ухамсар энерги энэ хөгжил бол хязгааргүй. Өнөөдрийн шинжлэх ухаан юун дараа төрөлдөд үнэн хэрэгтэй сүүлчийн амьсгаа авч байна вэ? Эннээс аш юу ч байхгүй дэ хүрсэн бэ? Ердөө л 200 бодиттой юмар хөөцөлдөд тэр үнийг л нааш цааш нь сайжруулах 200 юм хийхээс ашгүй шинжлэх ухаанд үнэндээ хийж байгаа юм одоо бараг байхгүй болсон. Энэ тухай тэр номнууд л бичдэг л дээ. Тэр эрдэмтэд бичдэг. Энэ үнэн. Хамгийн гол нь бол бид хаанаас үүсэлтэй юм бэ? Хаа хүрч чадах юм? Бид өөрийгөө хаа хүртэл хөгжүүлж чадах юм? Ер нь ихэн бөгөөд төгсгөл гэж юу юм бэ? Энэ хоорондох орон зай, цаг хугацаа гэж юу юм бэ? Энэ бүх асуултанд өнөөдөр үнэндээ хариулт байхгүй л байж байгаа шүү дээ. Энд хэн хариулах вэ гэхээр энэ төгс гэгээр л төрч өөрийгөө агуу их хөгжүүлсэн, хүртэл хөгжүүлсэн энэ хүмүүс л хариулж чадна. За наадлын төвшингүүдийн тухайд бол наад төвшинт хүртэл өөрийгөө хөгжүүлсэн тэр баг зэргийн хөгжилд төрсэн хүмүүс мөн хариултыг өгч чадна. Тэгэхээр бяцлал гэдэг бол
маш олон янзын бясалгал байх нь гэж бидэнд ойлгож эхэлж байна шүү дээ. Одоо энэ төгс гэгэрэлд хүрэх хүртэл бид одоо бясалгаж болох нь байна. Бясалгал гэдэг нь нэг үгээр юу юм бэ гэж. Бясалгал гэдэг нь таны дотоодод байгаа жинхэнэ мөн чанар өөрийнхөө жинхэнэ өөрийгөө олж авч түүнийг л цааш нь хөгжүүлэх тухай яригдж байгаа юм. Энэ хөгжлийн явцад та өөрийнхөө агуу их чадамжуудыг олж авна л гэсэн үг. Өөрийгөө нээж хөгжүүлэх тухай ярьж байгаа юм. Тэгэхээр зэргийн тархины хөгжилтэй бол огтхон ч юусаа хамааралгүй гэж хэлж болно. Шал өөр арга замаар өөрийгөө хөгжүүлдэг. Энэ нэг л бясалгал гэж яриад байна л да. За тэгэхээр бясалгахын тулд бол хэд хэдэн нөхцөл болцол бас хэрэгтэй гэж энэ номонд хүчилдэг. Дээр үеийн номнууд ч байж байгаа. Хамгийн гол нь бясалгал гэдэг бол одоо өөрийгөө хөгжүүлэх хувь заяаны хамгийн том шийдэл, хамгийн том арга зам, хамгийн их боломж. Ийм учраас одоо харамсалтай хүн бүхэнд хүртээлгүйгээд бараг хэлчих болно. Бясалгахын тулд юуны өмнө ялангуяа дээд бясалгалаар бясалгахын тулд одоо шашин ном хөгжсөн, ялангуяа бурхны шашин хөгжсөн газар байх, өөрөө эрхтэн бүтэн байх, сохор дүлийн хэлгүй гэх мэтлэнгээр биш, эрхтэн бүтэн байх, тэр хүнд заагаад өгчих багш байх гэх мэтлэнгээр ингээд дээр үеэс нь аваад үзэх юм бол одоо хэд хэдэн ийм болцлууд байх шээ. За энэний дотор бясалгалууд юугаараа хоорондоо ялгагдах вэ гэхлээр энэ бол нэгдүгээрт багшийнхаа төвчнөр ялгадана. Багш хэдийн хэмжээнд агуу их гэгэрэлд, дээд гэгэрэлд хүрсэн байх тусам тэр шавь нарыг хамгийн дээд гэгэрэлд одоо хөдөлж чадна. Багшийн гэгэрэлд доогуур байвал тэрл хэмжээнд шавьгаа одоо тэрл хэмжээний гэгэрэлд хөдөлнө. Тийм учраас энд багш хамгийн чухал зүйл. За ерөн зүгээр ном сургаал уншаад одоо оошо богд шиг гэгэрдэг хүн байх боловч энэ нь бол өдрийн од шиг ингэж таамгаар бясалгах юм бол аюултай. Өөрөөр хэлэх юм бол та өөрийнхөө дотоод мөн чанарыг мэдэхгүй, танихгүй, таньж мэдээгүй. Тийм учраас тантай юу ч тааралдаж болно. Ямар ч нөхцөл байдал таныг хүлээж байж болно. Тийм учраас энэ бүхнийг залруулж байдаг, хэлж өгдөг, урагш нь хөдөлж байдаг ийм одоо залуурч байх заавал хэрэгтэй. За тэгэхээр бясалгахын гол утга учирыг бол би зүгээр одоо өөрийгөө нээх хөгжүүлэх гэдгээр ингэж тайлбарлаж өгдөө хүртэл ярьж байна. Нөгөө нэг асуудал бол юу вэ гэхээр ерөөсөө энэ орчлон хорвоо өнөөдрийн бидний хүний амьдрал гэдэг зүйл. Яахын тулд амьдарч байгаа юм бэ? Өнөөдрийн асуулт бол тов тодорхой. Аз жаргалыг олох гэж. Аз жаргалд хүрэх гэж амьдарч байгаа. Аз жаргалын өнөөдрийн хэмжүүр юу вэ гэхээр материалын ертөнцийн материалын хүний хэмжүүр бол одоо материалын баялаг. Оюун санааны баялаг гэж бид үүнд ойлгож чаддаггүй. Ийм байхгүй. Бясалгадаг хүний одоо дээд аз жаргал бол оюун санааны баялагаа нээж олж, оюун санааны баялагаа өөр эдлэх, хэрэглэх. Энэ амьдралдаач, дараагийн амьдралдаач хэрэглэх. Материалын хүний аз жаргал гэдэг байгаа юм бол бүх юм материаллаг. Дандаа гадагшааж эхэлсэн. Тэгэхээр ертөнцийн хүний би мэдэхгүй л дээ зүгээр ширэн ойролцоогоор бодож байхад нэг 90 гаруй их хол гаруй хувь нь дандаа гадагшааж эхэлсэн материаллаг амьдрал, материаллаг ертөнцөөс аз жаргалыг хайж байгаа хүмүүс. Харамсалтай нь энэ хүмүүст аз жаргал ирэхгүй. Энд аз жаргал угаасаа байхгүй. Энэ ертөнцид аз жаргал байхгүй. Аз жаргалыг та дотроосоо ирж хайж олсон нөхцөлд аз жаргалыг олж болно. Аз жаргал гэдэг бол эцсийн дүндээ сэтгэлийн амар амгалан гэлдэг.
өөрийгөө олоод сэтгэлийн амар амгаланг олсон цагтаа тэр аз жаргал өөрөө тань дээр гүгээд хурц ирнэ. Тэгэхээр энэ бол хоёр өөр бүр шал өөр асуудал. Өнөөдрийн ярьж байгаа бүх менежментийг 180 градус эргүүлж тавихаас нааш бид энэ аз жаргал сайн сайхан төрж чадахгүй. Энэ менежмент нь юу байх вэ гэхээр зэрэг шилхэд та тархийг хөгжүүлнэ гэж зүтгэж байхаас илүүтэй оюун санаагаа хөгжүүлэхээр зүтгэх хэрэгтэй болно. Та энэ дандаа гадагшаа чиглэсэн. Ерөөсө бүхэл амьдрал за тэгэл энэ нийгмийн амьдрал гэж байгаа юм бүхэлдөө гадагшаа чиглэсэн байгааг олж харж болно. Та хизээш дотгошоогоо нэг ч удаа орж үзээгүй. Хэрв та энэ гадагшаа чиглэсэн бүх бодол, үйл, бүх юмудаа үйлдэлээ тотгошин нэг удаа оруулаад харж чадах юм бол та тэр цагт дотроос өөрийгөө олж харна. Энэ нэг л ерөнхийдөө бясалгал гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр хэрв та үнэхээр одоо бясалгын сайн сайхан төрийн аз жаргалыг олё гэвэл одоо бид менежментээ ихээхэн өөрчилнө. Юуны өмнө өнөөдрийн биднийг авч яваа менежмент, бидний дурлаж шунаж байгаа эсвэл хэрэгжүүлж байгаа менежмент бол хэрэглээнд үлэгдсэн, дөрлөгдсөн, хөдлөгдсөн хязгааргүй их хэрэгцээг бий болгосон ингээд эцсийн дүндээ бөөн шунал хүслээр дүүрсэн ийм л нэг л одоо хэрэгцээ хэрэглээ. Энээс өөр юу ч байхгүй. Бид одоо тэл их эрдэмтэй номтой болох гэсэн нэг их баахан хэрэглээ. Тэхийн тулд л одоо хоног байдаг насаа нэг сургууль соёл эрдэм мэдлэг гэсэн үүндээ өөрт нь ямар ч хэрэг болохгүй. Дэлхийн ертөнц шиг хүн төрлөختөнд ч хэрэг болоогүй энэ үнний төлөө золж байгаа нэг их баахан хэрэглээ. Тэрний төлөө нэг баахан их шунал хүсэл өрсөлдөөн тэмцэлдэн. За энэс цаашлаад л тэгэл баян болох одоо л бүхэл юмар л хангалуун болох идэх уухан хүртэл өдөрт 10 удаа идэх юу гэдэг одоо ингээд хязгааргүй ийм хүсэл шуналаар бий болсон хэрэглээнд л дөрлөгдсөн байгаа нэг ийм хэрэглээний боолууд болцсон л дэлхийн хүнийг ийм байдлаар төсөөлж болно. Хэрэглээний боолууд материалын ертөнцид энээс өөр юу ч бид эндээс олж харж чадахгүй. Энээс өөр сургаал гэж юусаа байхгүй. Тийм учраас бид хүнийг хагасалчаад зөвөр нэг үйлдвэрлэлийн дараа энэ тэр хоёрын юмыг л борлуулж өгдөг борлуулагч л болцсон сууж л байгаа шүү дээ. Зөвхөн ангаах ухааны өнөдөр аваад үзье. Хэнийг эмчлээд илааршуулад дэлхийгээр нэрүүл болгочихгүй. Үгүй. Дэлхийн хүн бүхэлдээ өвчтөн болсон. Яагаад вэ? Жилдээ 745 тэрбум Америк долларын энэ борлуулдаг өвчтнүүд болгосон биднийг. Энэ жилийн өсөлт нь энэ эмийн үйлдвэрлэлийн жилийн өсөлт нь 6% өсөлттэй. Тэгэхээр бидний энэ одоо шинжлэх ухааны буруу номлолууд бол юунд хүргэсэн гэхээр зэрэг биднийх өнөөдөр бол мэдлэгийн хувьд сохор, эрүүл мэндийн хувьд одоо юу гэдгийг зөвөр л юм борлуулагчид, өөрийн өвчтнүүд гэх мэтлэнгээр бидний эрдөө ийм л болгоод тавьсан. Жинхэнэ утгаар нь сармагчин үндсэндээ сармагчин болгоод тавьсан. Харин ашгүй сармагчнаас хүн үссэнгүй бид өөрснөө энэ буруу онолоороо сармагчин болж хувирсан. Тэгэхээр энэ яагаад ингэж байгаа юм? Жишээлбэл ангаах юм бол бид хүний 30-40% ноцолдож байгаа нөхцөлд ямар юм бид дэмжлэхэд ямар ангаахын гайхамшигтай юм бий болоход энэ физик үе дээр харин бид оюун санаагаа хөгжүүлчих юм бол энэ өвчин чинь өөрөө алга болчих. Ийм одоо жишээг бид ойлгож чаддгүй болсон шүү дээ. Өнөөдрийн шинжлэх ухаан бол бүр байхгүй. Нийгмийн шинжлэх ухаан гэж бид одоо юу ярих юм? Философи байхгүй. Байгаль гэж та ярьж байгаа үл энэ чи буруу. Яагаад гэвэл таны философи хүний 30-40% дээр тавьсан учраас хүчингүй юм.
Ийм учраас зүгээр хэрэглээний нийгмийн нэг ийм ойр зургийн юмнуудыг л онол ном, элдийн философи, нийгмийн онол, эдийн засгийн онол болгоод тавьсан болохоос өөр юу ч байхгүй. Иннээс болж хүн төрлөختөн байтугай өнөөдөр улс гүрэн дэлхийгээр дампуурч байна шүү дээ. Гурван онолоос, буруу шинжлэх ухаанаас болоод. Та нар одоо эдийн засаг дампуурч байгааг харж байгаа. Энэ чинь эдийн засгийн дампуурлаг гэхээсээ илүүтэй та бидний буруу үзэл бодол, бие хэл сэтгэлийн буруу үеийн төлбөрөөр тэгдэж байгаа юм. Бид буруу онол намаар хүнийг явуулсан учраас энэ төлбөрөөр тэгдэж байна. Америк 5 багс даруухан саяхан дампуурчлаа, автомашины үйлдвэр дампуурчлаа л гэж байна. Грек улс дампуурчаад дөнгөжил нэгэн Европын холбоо нэр бодож торгож байгаа шүү дээ. Одоо цаана Испани, Португал, Исланд ч байна. Энэ ерөөсөө одоо бэлэнд болцгооцсон байж байгаа шүү дээ. Энэ чи ямар эдийн засгийн онол байдаг, ямар нийгмийн онол байдаг. Онолгүй явсан учраас өнөөдөр энэ дампуурл төрж байгаа юм. Одоо энэ бүхний төлбөр бидний буруу замаар будаад хэлсэн буруу онолоор явсны төлбөр нь энэ дэлхийн гамшигаар дуусах гэж байна шүү дээ. Хүн төрлөختөн дэлхий сөнөх аюулаар төгсөх гэж байна. Энэ ойрын жилүүд болох гэж байгааг телевиз үзэж байгаа бол та бүхэн нүдэн дээрээ билээхэн харж байгаа. Надаар хэлүүлэх хэрэггүй. Зүгээр л одоо баахан онолдож ардчил улс төр ирж сонгуул хийсний Монголын гамшигыг бид хүн өнөөдөр бие дээр эдэлж байгаа шүү дээ. Сумдынх нь 92% цөлжчихсэн. Бэлчээрийнх нь 10 жилийн өмнөх байдлаар 70% цөлжчихсэн. Бэлчээрийн ургамлын 50% нь эргэж сэргэхээргүй болсон. Энэ ч одоо Оросын 4, Монголын 11, 15 хүрээлэнгийн 10 гаруй жилийн судалгааны ажлын дүнг би ярьж байна л да. 10 жилийн өмнөх байдлаар мөнгө цэвдгийн 40% нь хайлаад дуусчихсан. Гол горхны 30% нь ширхчихсэн. За тэгээд мал сүргэн бэлчээрийн даацнаас хэд дахиад хэтэрчихсэн. Тэрний 50% нь ямаа болцсон байж байгаа шүү дээ. Одоо би энд амраад явж байна. Нэг айлын хонтой таарч байна. 70% нь ямаа. Ямар их хэрэгцээ вэ? Хэрэглээ вэ? Ямар их шунал хүсэл вэ? Та энэгээр дэлхийг дуусгаж байгаа, Монголыг дуусгаж байгаа гэдэг ойлголт танд байхгүй. Урж ирээгүй байна. Яагаад гэвэл та материалын ертөнцийн материалыг хүн буруу онол намаар одоо хүмүүжсэн учраас танд энэ бодол өнөөдөр орж ирэх боломжгүй. Та зөвхөн оюун санаа ухамсар, энергийн хөгжлийн төвшөнд хүрч байж энэ бүхэн балгаа ойлгоно. Өнөөдөр хүн төрлөختнийг сөнөөх төрсэн энэ балгаа та тэр л үед ойлгоно. Наан ойлгохгүй. Тэгэхээр бяцлагын утга учир бол нэгдүгээр та өөрийгөө олж авах. Өөрийгөө олж аваад өөрийнхөө далд авьяас чадваруудыг бүрэн хэмжээгээр ямар нэг хэмжээнээс эхлээд бүр дээд туслаглаар бүрэн хэмжээнд хүртэл өөрийгөө нээж олох. Тэр бүх авьяас чадваруудыг нээж хөгжүүлэх гэсэн энэ л одоо зорилго шүү дээ. Тэгээд нээгээд хөгжүүлсэн хүмүүсийг янз бүрээр нь одоо хотог төвлөгөөд гигантэн бодисодва за тэгэл одоо бурхад гэж ингэж нэрлэж байна. Энэ нэрлсэн шашны ойлголт гэж би юу л ойлгодгүй. Энэ бол зүгээр тэр үедээ л би болсон ойлголтуудаар ярьчих. Хоонда 5 дугаар төвшний дээр хүрсэн хүмүүсийг 5 дугаар төвшөнд хүрсэн хүмүүсийг тэгж хөгжсөн хүмүүсийг бурхад гэж ойлгочих. За нэгдүгээр төвшөнд үл яах вэ? Одоо нэг ойр зургийн манайхны дүүрэн байна дээ. Одоо нэгдүгээр төвшний ойр зургийн холбоо өрдөг хүмүүс л зөндөө байна шүү дээ. Энэ үл яах зүгээр одоо хоосныг бодоход ямар нэг хэмжээний бас хөгжлийн төвшин гэж нэрлэж болох л доо. Энэ хүмүүс харамсалтай цаашаа хөгжил байдгийг ухаарах юм бол цаашаагаа одоо хөгжиж явах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой шүү дээ. За ингэхлээр зүгээр би яаж бяцлагдаг тухай бол энд ярихгүй. Мэдээ зүгээр энэ үнийг л нэг телевизээр яриад хүн бяцлагчдаг юм биш. Тийм учраас та бүхэн бол бяцлаглаа өөрөө сонгох, хамгийн түрүүн багшаа өөрөө сонгох эрхтэй. Ингэж байж бяцлах шаардлагатай угаасаа. Харин би та нарт одоо телевиз үзэгчдтэйгээ уулзсан энэ завшаанд та бүхнийгээ бяцлагаасай л гэж бодож ингэж их хүсч
та бүхнийг хөгжлийн өндөр түвшинд хүрээсэй гэж одоо өрөөж байна. За анхааралтай сууж үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа. Лагвахын яриа та бүхэнд таалагдсан, нэгийг бодогдуулсан, шинэ мэдлэг мэдээллийг ямар ч байсан цоо шинэ мэдлэгийг та бүхэнд өгсөн гэдэгт бүрэн итгэлтэй байна. Та бүхэн ч гэсэн тэр энэ лава докторын хэлж байгаа тэр хүний бүтцийн тэр 60-70% гэдэг юу вэ гэдэг дээр үнэхээр өдөр тутам анхааралтай бодож тонгоож өөрөө яг та ингээд хүн ертөнц нэвтрүүлгийн зүгээс хэлж байдаг тэр үгийг дахин давтагдъя. Та ганцхан өөрөө дотроо түүнийг шүүн тунгаана. Энийг та бүхэн өдөр бүр энэ тухай бодож ингэж тунгааж эргцүүлж оюун ухаантай болгоогоорой гэж ингэж хүсэж байна. Энэ бол маш чухал сургаал, маш чухал ийм дамжуулалт юм байгаа юм шүү. Лава доктороос бол авах юм ишвэ, их мүлжүүртэй хүн гэж ингэж ярьдаг да. Тийм мэдлэгийн талаар бол асар өндөр мэдлэгтэй. Энэ гайхам шавхагдшгүй тийм өргөн мэдлэгтэй энэ одоо бэлэг ухааны бол үнэхээр их мүлжүүртэй хүн гэдгийг та бүхэндээ бас энэ ташрамд дуулгачих. Тэгээ боломж завшаан гарвал та бүхнийгээ бас дахин энэ цэнгэрлэгчээрээ лагвахтай уулзуулнаа. Боломж олгох гэж найдаж байна. Тэгээд энэ хэлэгдэж байгаа тэр хүн өөрийгөө хөгжүүлэх гэдэг тал дээр мэдээж манай үзэгчид бол мэдээж анхааралтай хандаж сонсож хүлээж авсан байх гэж найдаж байна. Тэгээд тэр дотроо та бүхэн тэр бүхнийг ингэж болгоогоод миний хамгийн гол ингэж та бүхнээс хүсэх юм нь юу гэхээр тэр 60-70% гэдэг дээр анхаарлаа маш их хандуулах ёстой юм шүү гэдгийг л одоо их амжилтлан л хүсэж байгаа юм л да. Бид тэр 30-40% энэ махан биентэй дулдуйчсан амьдралаар амьдарч байгаа шүү гэдгийг хэлэх гэж ядаад л олон нэвтрүүлгүүдээр энэ лагвахын хэлэх гэснийг л хэлж чадахгүй л ингээл тойрон ингэж л баахан л юм ярьсан л да. Тийм учраас тэр 60-70% гэдэг юм хүний бүтцийн 60-70% гэдэг яг жоохон юу вэ гэдгийг өдөр бодож тонгоож тэн дээрээ анхаарлаа төвлөвөл тэн дээрээ амьдарч тэрүүгээрэл асуудлыг авч үзчихвэл таны амьдрал цоо шин тийм нөхцөл боломжоор дөөрөх юмаа гэж ингэж л та бүхэндээ захиж хэлэх байна. Тэр 60-70% бол бид нарыг үнэнхүү яг бидний асуудал байдаг. Тэрнээс энэ махан бие бол яах вэ? Тэгэл энийг өсөхгүй цангаахгүй тэгэл нэг өвдүүлчихгүй зоолчихгүй ингээл тэгсэл аваад явахад бол энэ бол нэг тэгэл нэг сүдтэй юм яриад л ясч чиргэл болоод байхгүй гайгүй. Хамгийн болдгоо юм чинь тэр 60-70% эзлээд байдаг тэр нэрийн биенүүд л байгаа юм л да. Энэ дээр л үзэгчд нэг анхаарал хандуулаасай гэж л дахин захиж хэлье. Энэ удаагийн нэвтрүүлгээ ингээд өндөрлөе. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.